За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан гайхалтай хурдтай өдрийн мэндийг хүргье. Тэгээд миний хувьд урд нь Улаанбаатар хотоос гарч Эрдэнэт хотод өглөө очиод за тэгээд эхлэгийн материалаа танилцаж, хууль зүйн зөвлөгөө өгч, за өмгөөлийн үйлчлэгээ үзүүлчихэд ингээд буцаад Улаанбаатар хотын зүг одоо явж байна. Тэгээд буцаж явах замдаа Хинтээ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зарласан шүүх хуралдаанд одоо хургичийн өмгөөлөгчөөр онлайнаар оролцоод сая дууслаа. Тэгээд төвшин сэтгэлээсээ та бүхэнтэй хуваалцах гэсэн юм аа. Өнөөдөр нийгэм заллим их гэмтгийн гаралт дэндүү их болсон байна шүү дээ. Заллигчид дэндүү даварсан байна. Хүний олон зуун сая төгрөгийн үнэтэй төрөнгийг аваад шинэ жил болоод алга болчихно. Мөрдөн байцаалт нь зүхтэн. За тэгээ арай гэж олж ирнэ. Олж ирээд шүүх рүү шилжүүлнэ. Шүүх рүү шилжүүлэхээр урдсан хэлцүүлэг болохоор би гадаадд байна гэдэг онлайнаар орж байгаа байхгүй юу? Ямар даварцсан байна те. За тэгэнгүүт нь Гэмбуруугийн хурлаар хилцгээр шүүх шийдвэр гаргаад хурлын тов зарлана. Байхгүй. Өнөөдөр сая орлоо шүүгдэж нь байхгүй. Алга болцсон. Яллагдчих шүүгдэж. Тэгээ одоо шүүх хурл хойшилж байна. За яг миний хувьд бол шүүн дасгал үйл ажиллагаанд саад учруулсан, за урд авсан авсан тасан сэргийлэх арга хэмжээг одоо зөвлөсөн учраас цагдаа хорж өгөөч гэсэн. За тэгээ шүүгч бол энэ хүсэлтийг бол одоо хүлээн авч цагдаа орж тасан сэргийлэх арга хэмжээ авсан. Ийм учраас энэ улсын хурлын гишүүдэд хамт хэлье. Энэ эрүүгийн ялын бодлогоо шангалаач. Эрүүгээр хянах шийдвэр тухай хуулиа өөрчлөөч. Инхгүй заллим эхлэгчид одоо давраад